Тэр эрх баригч биш. Хизээч эрх баригч байгаагүй. Энэ нь гэхдээ хизээч эрх баригч болохгүй гэсэн утга биш юм. Хэдийгээр тэр засгийн тамгыг атгсан удаагүйч засгийн хувьцаа хэдэнтэй дэнсэлж явсан юм. Сүүлийн 10 жилийн туршид сөрөг хүчний нэр дээрээс улс төрд зодоглож, эрх баригчдтай ноцолдож яваа зарагч. Энэ утгаар нь тэрнийг мэрэгшсэн сөрөг хүчин гэсэн ч үннээс хол зөрөхгүй. Учир нь 2016 оноос тасралтгүй засаглаж байгаа Монгол Ардын намын сөрөг талд мань хүн л нэг бол лооцсон барьчихсан хорилж байдаг, нөгөө бол микрофон бариад дуулж байдаг, эсвэл бүр халбаг шаниг савчуулаад хашгирч суудаг байлаа. Олон намын тогтолцоотой парламентын олон ургалж үзтийн тод илэрхийлэл болж байгаа цөөн хэдэн хүний нэг бол гарцаагүй мөн. Сөрөг намын дуу хоолой сүйчгсэн үед ч мань хүний л дуу хадаж байсан. Ардчилсан нам Монгол Ардын нам хоёр өвөр түрээдэн оролцоод хүнжил доогуураа хөл гараан атгалцаж байхад тэр л ганцаараа хүний гудал сөхөд хулгай чиг бариараа гэд орилж байсан. Даанч тэрний дуудсан хулгайч нь одоо хүртэл баригдаагүй байгаа. Түүний түүх бол эрх мэдлийн тамга урайд сүйд болоогүйч эрх баригчдыг бол сүйд хийдэг тийм л түүх юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд л гэхэд 3 засгийн газар 2 улсын их хурлын даргаыг суудлаас нь унагчхаад сууж байгаа нь энэ. Бодохгүй ахаад нэг засгийн газрыг унгаж, урын сангаа нэмнэ хичгсэн алгаа авчиж, ялалтаан зүүдлээд хэвтэж яваа сүүдрийн хүн. Хэдийгээр олонхийг төлөж засгийн эрхэнд гарч үзээгүйч олон засгийн газрын хоолойд утга тулгаж, заримтай нь хундаг тулгаж явдаг зайтай, залтай, цацаа цалгаатай тэрнийг тамгагүй зарагч гэж тодорхойлбол зохино. Би 4 засгийн газар хоцруулсан. Мэдээж энэ дээр бас хэд хэдэн тодорхойлтууд байна л да. Би эхний 4 жилдээ бол ерөөсөө сайн хууль тогтоогч болж чадаагүй. Ягаад гэвэл нэг ч хууль батлуулаагүй. Ганцхан тогтоолын төсөл баталсан тэр нь болохоор ард засгийн хувьслын 30 жилийн хойг тэмдэглэх тогтоолыг Эрдэнэ даргатай хамтарч батлуулжсэн. Сүүлийн одоо 2020-24 онд би нийтдээ 8 хууль 3 тогтоолын төсөл батлуулсан. Тэгэхээр энэгээрээ бол би нөгөө дангаараа өргөн барьж батлуулсан хамгийн олон хууль тогтоолын төсөл батлуулсан гэдгээр санаачлагтай гишүүн гэдэг ийм хамгийн сайн шагналыг би авсан байхгүй. Санаачлаг бол гаргаж ирсэн байх нь үр дүнд хүрэхин хэрэг байсан. Дангаараа өргөсөн хуулиас би 8-ыг батлуулаад 3-ыг 3 тогтоолын төслөө батлуулна гэдэг чинь үр дүнд хүрсэн гэсэн үг байхгүй. За би танд бэлдсэн эхний тогтоогоо задлнаа. За энэ тогтооны нэрийг Булгаачдын нам гэсэн байна. За энэ нэр томьёогууд бол та өгсөн. Одоо хэлчихсэн маш хурцаар тий. Тэгэхээр Монгол Ардын намынхан бол бас ардсан намд дүүрэн хулгайч байдаг гэж хэлдэг. Тэгэхээр Ардын намын хулгайчдаас ардсан намын хулгайчууд юугаар ялгаатай? Одоо шинэ өнгөрсөн хугацаанд мэдээж баригдсан шоронд орсон зөндөл хүмүүс байгаа. Тэр нь бол тэдэргүй ард түмэн мэдж байгаа. Гэхдээ эн чинь 9 жилийн туршид үнэлэхгүй ялт байгуулж бүх төвшөнд бүгдийг ялсан өнөөдрийн Монгол Ардын нам одоо манай ардсан намын тэр хулгайч нарыг бүгдийг илрүүлээд шоронд хийчих ийм цаг байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо мэдээж ажил хийх гэж явж байгаад асуудалд орсон хүмүүс бий. Мэдээж зарим нь аргалаад хувилдаад өнгөрч байгаа нь бий. Гэхдээ ер нь бол одоо өнөөдрийг хүртэл тэр хүмүүсийг одоо ийм 9 жилийн хугацаанд би одоо энэ янз янзын хулгай зэлгээтэй холбож ярьж явах буцаагаад тэр одоо ардсан намынхнаас бариад сөргүүлээд хорчж байгаа юм бас байхгүй байна. Тийм учраас баталгаатай баримтууд ардсан намынхныг эдэлж уусан гэсэн баталгаатай баримт байдгүй. Ер нь бол маш хүчтэй пропаганда. Өөрсдөө хулгайг даахын тулд ардсан нам эдэлж уусан гэдэг юм. Хаач бариараа гэдэг тий. Ардын намынхан бол үнэхээр энэ эдийн засгийн маш их тийм өсөлттэй байж зах тэр өсөлтийг ашиглахгүйгээр энэ ард түмэнд очих ёстой тэр хөрөнгийг бүгдийг одоо эдэж ууж замбрааг цөм эдэж уусан дал байгаа юм л та. Анх эхлээл та нар бүгдээрээ санаж бол 60 тэрбум жидүү, концесс, тендер, ковидын улгаа, тэгэл аптекийн улгаа, ногоо автобус, янз янзын маш их юм гарч. Тэгээ энэ бүх улгаан дээр бүгдэн дээр нь л одоо төрийн бүх одоо машин механизмыг бүгдийг ашиглаад, хууль хяналтынхны бүгдийг ашиглаад, дээрээс одоо
дээвэр нь болж өөрсдөө сууж байгаа л бүгдээрээ энэ одоо зохион байгуулалтаар л хулгайж ичсэн л байгаа даа. Тийм учраас би энэ одоо хулгайчдын нам гэж нэрлсэн л дээ. Ерөнхийдөө зүгээр ингээд хулгайчуд гэдэл нэг тийм ярьдаг штэ. Тэнгүүд энийг хулгаалсан тэрнийг хулгаалсан гэд та нэр цохоод хэдвэл ямар хулгайчуд гэдэг вэ? Гэхдээ одоо жишээ нь би та нарт нэг нүүрсний хулгай 44 их 80 гэдэг. Тэрнийгээ одоо жишээ нь инквайр сонсгол явуулж байхдаа дор чондыг суулгаад 44 их 80-ыг хулгаас тэрнийгээ хэлэх тэр хэлж чадахгүй байгаа байхгүй. Тэгтэл намайг бас бүрдүр шинэ та ингээд хамгийн их одоо энэ нүүрсний хулгайг ярьсан хүн, тэмцсэн хүн. Тийм учраас ирээд бас нэг мэдээлэл өгчөөрэй гэснээр сүүлдээ алга болчихж байгаа. Яг л би тэрийг баталж өгч чадах байхгүй. 20 оны 11 сараас 22 оны 12 сар хүртэл 1 тонн огсон нүүрсний үн $605. Ер нь бол энэ 2 жилийн дундаж үнийг авахд бол $450 байсан. $450. Гэтэл амнасаа зарж байгаа нүүрсээ нөгөө нь $90, $60, дээдлэн $120 байлгадаг. Үлдсэн одоо тэр $300-400 хаана алга болсон бэ гэхээр яг тэр тээвэр дээр холбоолаад дууссан байна. Цагаан адны талбайгаас ганц модны бомбд хүртэл 29 км газар. Урд нь 3 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан. 3 сая. Гэтэл тэр ковидын үеэр бөмбөлөг гэж янз янзын төвхтэй юм гаргаж ирж байгаа. Тэн дээрээ өөрсдөө машиныг тэр 3 сая явж байсан нүүрсийг тээврийг 120 сая төгрөг болгоод итгсэн байна. Жишээ нь хин нэгэн их хурлын гишүүн тэр одоо хууль хяналтын байгууллагын тэрний хамаарал өгөхний нөхөр цоошин одоо давхар чиргүүлэлтээ нүүрсний машиныг хөдөлж 360 сая төгрөг хөдөлж аваад 3% банкнд нь салярх дүүргээд банкныхын салярх дуусаагүй байж 3%-ээс хийгээд 29 км 3%-ээс хийгээд тэгээд салярх нь дуусаагүй байж 360 сая төгрөг болчихсон. Энэ хүмүүс чинь бүгдээ ард түмэнд ирэх хэрэгтэй юм. Энийг бүгдийг одоо тээвэр нэрээр хулгайлаад бүгдийг дуусгацсан. Тухайн үед одоо ковидын өмнө 1200 машин нүүрс гардаг байсан өдөрт. Ковидын үеийн бол нэг 500 400 лөө хамгийн багадаа 400 лөө оржсэн 500 600 гардаг байсан. Тэр 500 600 машин дээр л одоо 120 сая төгрөгөөр тээвэр хийгээд ахтар тэр 60 тэрбум 50 тэрбум өдөрт л алга болчихсон байхгүй. Яг энийг одоо төлөвлөж зурсан хүн одоо хэм эрх хөрөгчдөөс. Тухайн үеийн бүгдээрээ л энд бүгдээрээ л ингээд жижиг сажгаар оролцоол тэгэл тэнд ашигтай бизнес байна. Энийг юусаа ингээд жирийн иргэдээс булааж аваад тэр хууль хяналтыг ашиглах хөөж зайлуулсаамаар өөрсдөө л эзэн сууцсан. Эзэн биетэйгээр одоо шүүмжлэл бид нар бол одоо яг улс төрчдөөс нэг юм анзаарахад бол шүүмжлэл байнга хэлдэг, байнга л ярьжсэн гэлдэг. Яг нэр оноогоо хэлэх юм байна. Тийм одоо зориг жоон байдаг юм л гэж харагдав. Ер нь бол бүгдээрээ оролцсон. Энэ сэдв бол яг саяны сэдвийг үргэлжлэл байна л да. Эсвэргээрээ яг хэдийгээр 9 жил засагласан хулгайчдын нам гээд Монгол Ардын намыг нэрлэж байгаа боловч яг хамтрагч нь ардсан нам. Өөрөөр хэлбэл миний сэдв манан гэдэг сэдв. Тэгэхээр энэ манан гэдэг ойлголт бол та юу хэлж байгааг ойлгож байгаа үзэгчид ч мэдчихэж байгаа тий. Тэгэхээр одоо манан сарнсан байгаа юу? Хэвээр байгаа юу? Өнөөдрийн хувьд бол бид нар хамтарсан засагт байхгүй. Өнгөрсөн хугацаанд 1 жилийн хугацаанд оюутны засгийн газар хамтарсан. Энэ хамтлагтаа бас нэлээд олон том төслүүдийг хийж хэрэгжүүлэхийн төлөө зүтгэсэн. Та нар санаж байгаа бол ардсан намын хідэн сайдл ажил хийх юм да гэдэг ийм яриаг хөрөө энэ улс төр дотор маш их явсан. Ялангуяа бизнесийн дотор. Тийм учраас энэ саяын одоо хамтарсан засгийг огцруулж ардсан намын гишүүдийг хөөж явуулах нь бол Монгол Ардын намын бас тодорхой стратеги бодлогын хүрээнд хийгдсэн гэж би харж байгаа. Сайн яваад хахаар. Тэгэхээр цаашдаа бол манай энэ сонгуулийн энэ тогтолцоо пропорционал систем дээрээс нь 126 болгосон энэ асуудал бол цаашдаа айл нэгэн нам хитрхи олонхороо ялж чадахгүй юм байна. Өнөөдөр Монгол Ардын нам 68-аар ялсан боловч 31-37 болж хуваагдчихад өөрсдөө засгийн газрыг огцруулж байна. Дахиад гарсан засгийн газраа 100 өдрийн дотор огцруулж байна, тийм ээ.
Энэ зүйл чинь бол ер нь бол цаашдаа бас энэ сонгуулийн систем, энэ пропорционал систем, энэ улс төрийн нөхцөл байдал бол цаашдаа өргөлж хамтрахаар ийм нөхцөл байдалд оруулж байгаа. Тэгэхээр манан гэдэг нэр өөрөлдвөл одоо энэ хуйлддаг, луурдаг гэдэг ийм утга агуулга шууд одоо бий болчлаа шүү дээ. Тэгэхээр энийг арилгахын тулд цаашдаа энэ улс төрд явж байгаа хүмүүс илүү энэ улс орныхоо эрх ашигыг бодсон тийм шийдлүүдийг яг тэр одоо ард түмнийхээ төлөө гаргадаг тийм байж ажил энэ манан гэдэг муу нэрнээс алах байх. Тэгэхээр хамтарсан засгийн үед манантай байж байгаа одоо дангаараас эхэлж байгаа бот манан сарнитсан ч юм уу манан багтай байна гэсэн үг одоо ер нь Мэдхгүй одоо хүн ман гэж нэрлэмээр л болчиход байна л да. Тэгээд тэргийг одоо яаж эвтэйхээ оруулах юм би Одоо бол арчилсан нам бол ан ман болчиход байгаа гэсэн үг тий. Юу та болохоор яг мананг бол жоохон эерэг талаас нь эерэг өнцгөөс нь тайлбарлаад байна л да. Өөрөөр хэлбэл том төслүүдээ бодлогын одоо том шийдлүүд гаргахын тулд зайлшгүй хамтарч ийсэн тэрийг манан гэж нэрлэдэг юм а гэд. Яг манан гэдгийн тодорхойлолт нь бол өөр л дөө. Өөрөөр хэлбэл зүгээр яг хоёр өөр одоо нэртэй үзэл бодол тий өөр нэртэй болохоос биш яг нэг одоо эрх баригч нэг одоо хувилдааны цэцгэлэл яваад байна, тогтолцоо яваад байна гэдэг ийм зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр яг энэ манангийн сөрөг утгыг та ер нь яг улс төрд удаан явсан энийг яг хөндлөнгөөс нь дотор нь харж ирсэн үний үед яг алтаатай одоо юу гэдгийг буруу байсан зүйлүүдийг нь ил тод яриач. яг 12-оос 16 онд бол хамтарсан. За яг 8-аас 12 онд бас хамтарсан. Тэгэхээр энэ дээр мэдээж асуудлууд гарсан байгаа. Сая одоо би бол өөрийнхөө бас энэ мэдээлэлд ойрхон байгаа энэ үеийнхээ саяын хамтралыг харахад бол 14 мега төсөл чинь хэрэгжүүлнэ гэдээ дайрлаа шүү дээ. Энэ усан тийм 14 мега төсөл гэдэг чинь 1 тэрбум доллароос дээш төслүүдийг хилдэг. Тэгээ одоо сүүлийн үеийнхор бол 4-5 тэрбумаас дээшийг хилдэг болцсон. Тэгээ 14 мега төслийг хэрэгжүүлээд явна гэдэг чинь манай одоо сайд нар бол эн чинь бол бас бүтэхгүй гэдгийг хэлж лээсэн байл л. Тэгэхээр энэ дээрэс нь төсвөөрөө тийм ээ хөрөнгө оруулагч нь гаднаас орж ирэхгүй хамаг хөрөнгө оруулагчаа хөөцдөг ийм одоо засгалтай ийм оронд бол хөрөнгө оруулалт орж тэр мега төслүүдийг хийхгүй. Гэтэл тэр мега төслүүдээ юугаар хийх юм бэ гэхээр ихэнх нь бас төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ гэхээр манай эдийн засаг даахгүй байхгүй. Тийм учраас энэ сүүлийн хамтралын бас алдаа бол тийм ээ хэтэрхий даахгүй нохоо булуур хоно гэдэг лөө. Тэрнтэй адилхан хэтэрхий их тийм анган харагдах тал руугаа хэтэрхий. Тийм хэтэрхий одоо ингэ гоё ярих сайхан одоо зүйлд ард түмнийг итгүүлэх тийм ээ. Энэ зүйл рүү хэтэрхий явж тэрнийхээ ард гарч чадаагүй бас болж энэ асуудал нэлээд одоо хүндрэлт бий болгосон гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ манан гэдэг бол нэлээ улс төрийн нэлээд холоос явсан одоо үзэгдэлтэй. Тэгэнгүүт анзарч яхад бол нэг том одоо болохоо ялгуур гэдэг юм уу нэг том одоо зүйлийг хийхийн тулд нөгөө сөрөг хүчнтэйгээ одоо ирэх шиг тохирдог. Тийм том төсөл явуулахын тулд нөгөө талаа амын хаана гэдэг чинь тэгэл хамтарч ажиллаа. Тийм одоо тэр сая яг энэ хэлдгээр 14 мега төсөл төр гарцсан нам нүдэ аних хэрэгтэй болчихж байгаа учраас хамтарсан болох гэдэг байхгүй тий. Яг За мантай холбоотой дараагийн асуудал мань ханиахад арчилсан нам ханиад тусдгаа гэдэг нэг юм хэлц байгаад бүр хэлц Ман найтай хахад. энэ та яг юу гэж бодлоо? үнэн шүү дээ. Яагаад Ер нь бол Монгол Ардын нам аливаа нэг асуудал гаргалаа гэхэд ер нь бол өнгөрсөн 11 9 хүнтэй парламент байлаа тийм манайх 9 хүнтэй 16-аас 20, 20-оос 24-нд 11 хүнтэй байлаа. Одоо ч гэсэн ингээд 42 цөөнх байж байгаа. Тэгэхээр одоо Монгол Ардын намын ханиахтар яадаг вэ гэхээр манай намыг эхэлж дотор нь хагалах тийм ажил хийдэг. Ингээд ерөнхий сайд нь өөрөө хамтран авчиад намын хуралдараа хийгээд яриад одоо шийдвэр гаргуулж байгаа шээ. Уртлынхтар бол тэгэл Батцандан бол Мурат энтрээд салгаад аваа явчихна. Дотор нь тэгэл одоо манай 2020-оос 24 онд чинь бид нар бүлэггүй болгоод тийм ээ. Бүлэггүй болгоод ингээд хоёр хуваагаал ингээд бүтэн жил шахуу явуулсан. Иймэрхүү асуудлыг бол Монгол Ардын нам бол даргуун хийдэг. тэгэхээр тэр Батцандан бол дотрын байгуулсан шинэ нам Монгол Ардын намын төрүүлсэн нам гэж хэлэх гэж байна да. Ихэнх нь бол Ардсан намын саналыг хуваах.
яг ийм одоо зорилготой байгуулагдсан намууд гэж би үздэг. Тийм ч учраас одоо өнөөдрийн олон намууд бол яг одоо иргэний зориг нам ч юм уу, хүн нам ч юм уу тийм ээ. Баруун төвийн гинтхэн одоо хүн нам зүүн үзэл баримталтай байж байгаа нэг өдрийн дотор тийм баруун төвийн нам болцсон байж байгаа шиштэй. Энэ бүх зүйл чинь юуг харуулж байгааг бол ардсан намын тэр баруун төвийн үзлээс л одоо саналын зулгааж хуваах ийм л зорилготой Монгол Ардын намын төслүүд юм аа. Яг танаа намын ялагдсан гол шалтгаан юу байсан бэ? Таны харж байгаа. Хой удирдлууд хэтэрхий Монгол Ардын намтай ойрхон байж тэднээр асуудлаа шийдүүлж намынхаа тамга болон дүрмээ бүртгүүлж намын дарга бүртгүүлсэнтэй холбоотой. Тийм учраас бас энэ одоо барьцаанд гарахгүй тодорхой хэмжээний яриаг өөрөө байсан гэж би үздэг учраас энэ олон сайхан залуучуудыг тэр залуучуудын хүссэн тойрог дэвшүүлэхгүй ч юм уу эсвэл одоо юу гэдгийг чадваргүй нэр дэвшигчийг дэвшүүлэх замаар Тэр одоо бөхөр бол одоо Монгол Ардын намын эрх бүхий нэр дэвшигч амлж аваад ам тавьж өгсөн. Бусдаар бол 2024 онд бол манай нам бүрэн ялах нийгмийн хүлээлт бол байсан. нийгмийн хүлээлт байсан. Тийм их хулгай хийцэн тийм ээ. Нүүрсний хулгай гэхэд тийм асар хулгай улаан цагаан тийм хуучин автобусыг хэдэн зуун сая төгрөгөөр ингээд шахаал ингэж нийгмийн уур уцаар бий болцсон байж байгаа. Энэ нам ярьж чадахгүй байна гэдэг чинь бол хэтэрхий их ардын намтай манай өдөртгөд өвөр төрөдөө болсон л гэж ихэнх гишүүд үздэг. Тухайн үед нь одоо нэг тасан зогсоох эсвэл одоо Харж ирсэн юм та. Одоо мэдчихсэн үү та. Мэдээж одоо yan чин сонгуулийн тактикийг бол урд нь хүн болгонд хэлэхгүй шүү дээ. Хүн болгонд сонгуулийн үед бол өвөрмөц тактик гаргаж яад бас бодсон стратеги энтер байдгийн бол тэрнийг л хийх байх гэж бид нар хүлээсээр байгаа бид нар сонгуулиад дууссан. Тэгэл одоо яг сонгуулийн өмнө бид нар одоо жишээ нь сонсч илсэн. Одоо их тэмдгийн хөшөр галт гэдэг тий. Одоо лууган тамир дарга их тэнгэрт одоо манай ахантай уулзаад ингээд ийм мэдээлэл хүртээс. Тэгэхээр тэр мэдээллийг та жишээ нь сонсоогүй юм гэж. Би ер нь бол яг иймэрхүү юм би онцлог Ачаал бол. Тэгээ огт оролцдоггүй улаасаа намайг өрдөгчгүй. Улаасаа миний улс төрийн явуулж байгаа бодлого бүх зүйлийг бүгдээрээ Монгол Ардын намынхан мэддэг учраас альва нэгэн тийм нам дотор хуваах моох тийм юм дээр бол тэтгэдэргүй энэ оролцгүй гэдгийг мэддэг учраас намайг өрөхгүй л дээ. За одоо цогтгэрэл даргын үед одоо энэ яг саяны одоо өмнөх даргуудын Монгол Ардын намын халаасанд ордог, тохиролцоонд ордог энэ асуудал ер нь бол гайгүй байна гэж таадаг юм чинь. Тэгж хэлээгүй. Тий одоо ер нь 42 гишүүн гайг болсон гэдэг Манай яриад байгаа шүү дээ. Ардсан намын дарга бол үнэхээр одоо хэтэрхий их хуваагдсан одоо энэ шин залуу үе дээрээс нь одоо устраас гарч байгаа гарахгүй шинээр орж байгаа ингээд олон одоо тэмцлийн үр дүнд бас намын дарга нар сонгогддог. Сая бол одоо үнэхээр одоо ямар нэгэн одоо асуудалгүйгээр яг мэтгэлцээний зохион байгуулад тэр хуучны тэр нөхдүүд энд илэрхий оролцохгүйгээр намын даргын өрсөлдөөн болж явсан. Тэгээ энэ дээр бол манай намын дарга бол өмнөлхөө олонхын одоо сандлыг авч намын даргаараа сонгогдсон байгаа. Тийм учраас энэ одоо цогтгөрөл даргад итгэл бол манай нам дотор бол маш өндөр бий. Ер нь бол цогтгөрөл дарга бол өөрөө их зарчимтай, өрсөлдөөнтэй байж чадна гэж би итгэдэг. Сая Монгол Ардын намын одоо энэ дотоод тагралын том зодон биш үү? Энэ дээр танай намын дарга яг сөрөг хүчний байсвартай байж чадсан уу? Энэ хүмүүс андараад байх шүү. Манай намын бүлгийн шийдвэр орсон. Тэр бүлгийн шийдвэр дээр засгийн газрыг зохицруулна, их хурлын даргаыг зохицруулна гэсэн ийм шийдвэр орсон. Устрын шийдвэр орсон. Устрын шийдвэр орсон. Тэгээ энэ 42 гишүүнээс засгийн газрыг огцруулахад нэг хүн дэмжиж санал өгсөн. Бусд нь бүгдээрээ огцруулна гэж өгсөн. За нэг 4-5 хүн байгаагүй. Олон санаа бодолтой энэ ардсан нийгэм тийм ээ. Олон санаа бодолтой. Дээрээс нь Монголын хүн ам цөөхөн. Тэгээд найз нөхдүүд энэ хоёр намд найз нөхдүүд ойрхонтой тийм ээ. Нэг нэгээ мэддэг таньдаг ийм хүмүүс байгаа. Тэгэхэд чинь 42 хүнээс нэг л одоо
бүлгийнхаа эсрэг шийдвэр гаргаж яах гэдэг чинь энэ ардсан нам энэс илүү яаж ивнэгтэй байх юм бэ? Таарийн ярьж байгаа агуулга нь болохоор энэ ардсан нам хуваагчаасаа гэсэн юм агуулгатай байгаа. Яг та нэг түрүү Би бодит тоо ярьж өмнөх удирдлагууд ардын намын улсын тоглоомд ингээд орсноос болоод ялагдуулсан гэд хэлсэн шүү дээ. Тэнгүүд согтгол даргын хувьд бол ялгаагүй санагдаад байгаа байхгүй. Тэр үед юу гэж одоо сонсогч ирсэн бэ гэхээр согтгэрэл дарга бол одоо хоёулангийн огц зурлан гэдэг дээр улс төрийн шийдвэр гарсан. Ингээд явсан. Бүрүүдэрч гишүүний хувьд болохоор заавал одоо юу гэхгүйгээр яг тэрэн дээр бол зарчмын хувьд согтгэрэл даргатай жоохон зөрчилдсөн гэдэг ийм яриа гарч ирсэн. Тэгэхээр үр дүн бол чухал юм аа. Үр дүн чухал юм аа. Хамгийн гол нь тэр 40 гэдэг 42 гишүүнээс нэгэн гишүүн засгийн газрыг хамгаалж конвертарсан. Амар баясгалан хамгаалж нэгэн гишүүн конвертарсан. Үдсэн бүх гишүүд нь нэгдмэл байр суурьтай байсан Бүлгийнхаа шийдвэр багсан. Энэ чинь тэгээд талд гарсан тухай асуудал ерөөсөө биш шүү дээ. Гэхдээ таны хувьд яг хувь бодол бол яг саяны асуултанд гарсан шиг одоо эрх баригчдын ялж байгаа талтай нийлж тоглох хэрэгтэй гэдэг байр суурь ер нь илэрхийлж байна юм уу те? Гөө би ер нь улсаал хоцролдог. Тийм учраас надад тийм талд нь гарах тухай асуудал ерөөсөө хоёулангийн лагцрал нэг байр суурь. Одоо юу гэдгийг тэр 16-ны өдөр чинь нөгөө нэг булган төвч эрц бүрдүүлэх гэж баах юм боллоо шүү дээ. 16-ны өдөр болоод 17-ны өдөр эрц бүрдээд 10 цагт бүрдсэн тийм үү? Би тэгэхэд одоо тэн дээр чинь хүмүүсээ эрцээ бүрдүүлэхгүй янз болоод ингээл явлаа шүү дээ тийм ээ. Аль намд. Тэгэхэд би 9 цагтаа хороол бүртгүүлсэн. Хулгай хийсэн намтаа тэгж эвлэрээд аж болохгүй шүү дээ тийм ээ. Энэ миний зарчим. За тийм ээ. Сэдвээ харах. Тий хаагцсан. За би дараагийнхаа тогтоог татлаа. За энэ загалмайлсан эцэг бид нартай тогтоо байна. За ингээд авчи. Та элбэгдэрч ерөнхийлөгчтэй одоо ямар холбоотой байгаа юм? Ер нь бол хай нэг одоо ярьдаг. Тэгэл хамгийн сүүлд хизээ холбогдож ярьсан. бараг жил мар болж байгаа. Ямар асуудлаар ярих уу одоо сүүлд холбогдоод ярихдаа? 100 жилийн зэрэг сумын 100 жилийн аваад дараа л байсан. Бүрдэрч гишүүн чинь элбэгдэрч одоо ерөнхийлөгчтэй нэг нутаг тийм ээ. Нэг сумынх. Нэг сумынх. Энэ асуулттай сэдвтэй холбоотойгоор асууж гэж бодож байна. Та ер нь улс төрд анх яг яаж орж ирсэн? За энэтэй холбоотойгоор ер нь бол улс төрд хөтлсөн 9 өмнө элбэгдэрч гэж хэлдэг. Хизээч байгаагүй. Хизээч байгаагүй. 2009 оны 1 сарын 1-нд төрийн албаны тухай хууль хэрэгжээд тухайн үед тэрнээс өмнө бол намын гишүүн төрийн албаагч байж болдог байсан. Төрийн албаагч намын гишүүн байж болдог байсан. Тэгээ 1 сарын 1-ээс аль альнийгаа сонгосон. Тэгээ нийтдээ 16400 намын гишүүн төрөө сонгоод төрлөгөө орсон. Монгол улсын хэмжээнд 21 хүн төрөө орхиод намаа сонгосон байдаг. Тэрний нэг нь би төрөөсөө гарсан. Тэгээд 9 сард гэхэд би Ховд аймгийн Ардсан намын дарга болсон байсан. Намд хэсэд 3 жилийн дараа. Гэхдээ би 92 оны гишүүн шүү дээ. Тэгээ энэ намд өрсөлдөхөд бол тухайн үед их хурлын гишүүн манай Ховдын Гартүгийн баяр сайхан одоо төвөөс ирж өрсөлдөж байсан. Намын даргын тухайн үед илбэг дурж дарга байсан байх. Би тэнд ялж ирсэн. Тэрний одоо 3 жил би зүтгээд Ховд аймгийн Ардсан намыг анх удаага орон нутагт ялуулсан. Тэгээ тэрнийхээ үр дүнд нааша Улаанбаатар хотод ирсэн. Бас манай намч ялцсан байсан учраас би бас ажил төрөл хайсан. Тэгээд тухайн үед бол Батталгын ерөнхийлөгч хүнс хөдөлж хүн сайд байсан. Тэрний дэд сайд болёо гэд би элбэг дорж ерөнхийлөгчдөр орох чадахгүй гаргажсэн. Тэгээд би тухайн үед нэг арчлал гэж клуб байсан. Тэр клубын бас 2 сайдтай тэрний нэг нь Тэмүүжин сайд дээр ороод тэгээ би гадаадын яриатын дарга болжсэн. 16 онд өөрийнхөө хүчээр их хурлын гишүүн болсон. Тэрнээс хойш өнөөдөр хүртэл явж байгаа. 12-оос 15 оны хооронд би гадаадын яриатын даргаыг нэр төртөө хийсэн. Тэгээд намайг ингээд бас тодорхой хэмжээгээр элбэг дурж ерөнхийлөгчтэй холбох тухай ярьдаг. Би та бүхэн 9 жилийн туршид миний хийсэн, илэрхийлсэн тэр бүх зүйлийг бүгдийн шүгөөд үзэхэд хин нэгэн хүний үгээр хэлсэн нэг ширхэг зүйл байхгүй.
энэ өөрийнхөө зам мөрийг би улс төрд өөрөө тогтоож яваа. Хэн нэгэнд хүн дээр хаягилчаад тэргээрээ одоо нүдэх ийм сонирхол бол одоо эрх баригч нарт байгаа. Тэрний үзүүрт нь бол сэтгүүлч нар бас явдаг. Ардсан намын үйл хэрэг ардсан намыг одоо тухайн үед одоо мандаж одоо юуж явах үед те одоо хүчгүүдэж уруудж явах үед ер нь яах вэ? Энэ намыг ер нь яаж одоо өөрчлөх вэ, шинжлэх вэ гэдэг талаар юм зөвлөж ярьжсэн үү? Үгүй. Би ер нь бол тийм намын удирдах дээд албан тушаалд байхгүй байж байгаа. Сая харин их хурлын дэд дарга болоод албан тушаалаараа л нэг юм орлоо. Та ер нь яг ардсан намд маш олон яг Монгол ардын намыг бодвол нээлттэй олон фракцуудтай. Одоо тий. Таны одоо фракц гэвэл та аль фракц та яа? Би ер нь бол 2009 онд хамгийн анх бид нар Гантөмөр гишүүн, Тэмүүжин гишүүн, Талигаач Батчимэг гишүүн бид нар нийлээд нэг ардчлал гэж клуб байгуулжсэн. Тэгээ нэг хин одоо олон үүсэх хэтэн л одоо их давмгаалдаг байлаа шүү дээ. Тэгэхэд одоо хамгийн анх байгуулагдсан 18 үүсэхээс 7 нь одоо ховдын үүсэхээр бүрдүүлээд тийм. Тэгээ энэ нэг ардчлал клубыг байгуулжсэн. Тэгээд тодорхой хугацаанд бид нар үйл ажиллагаа явуулж 12 он хүртэл амжилттай явж 2 сайттай тэгээд дээрэс нь бас олон одоо идэвхтэй гишүүдтэй болсон. Тэгээ 16 онд ардсан нам ялагдангууд манай нэг ардчлал фракцыг Моон санаачлах гэд нэгтгэцээ. Тэгэнгүүт нэг хэсэг залуучууд тэр Моон санаачлалд орохгүй гэд үлдсэн. Тэр үлдсэн залуучууд өнөөдөр Мондэ гэд фракцыг байгуулсан байгаа. Манай Мондэ фракцд одоо Батцуур гишүүн, Бямсрын гишүүн, одоо Муслимаа гэх Тэмүүжин гишүүн гэдэг гишүүдтэй тэгээд бас нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм фракц. Ийм яриа байдаг байхгүй. Гадаад хэрэг харьяатын дарга байхдаа нэг албан тушаалын иргэд нэр холбогдоод та тэгээд ард нь одоо жишээлбэл загалмаас эцэг байгаа болохоор тэр таны бүх асуудлыг цэвэрлэгцэж өгсөн гэдэг тийм яриа байдаг. Инээдтэй хэрэг байна. Тэгэхээр ер нь бол би гадаадын яриатын дарга байж байхдаа нэгч гадаадын хөрөнгө оруулагчийг албадан гаргахгүй гэдэг байр суурьтай байгаад гаргаагүй. Тэгээд тийм учраас тухайн үед бас хуулийн хяналтынхны бас оролцоотойгоор олон хүний одоо эд хөрөнгийг булаах ийм сонирхол байсан юм шиг байлаа. Тэгээд тухайн үед хууль зүйн сайд байсан. Нэг хүн прокурорын дарга байсан. Прокуророо баздаг, цагдаагаа хууль зүйн сайд учраас цагдаагаа баздаг тийм ээ. Дээрээс нь таниулын ерөнхий газрын дарга байсан. Хуучин АТГ-г баздаг. Энэ хоёр нөхөр нийлж байгаад миний ажлыг булааж авсан. Дөрөлгөж хурц өгдөг хоёр. Булааж авсан. Би тэрнийхэн эсрэг тэмцсэн. Тэр хүмүүсийг хинтээ орхинод та нар бас мэдчихэв. Ер нь бол миний өнгөрсөн хугацаанд улс төрийн тэмцэлд бол өгж үнэтэй байсан. Тийм учраас тэд нар үйл хөдлөх нэг одоо хачин энэ тентээс нэг хэдэн сар мөрдөж нэг хачин юмнууд гаргачаад тэргээрээ надыг бас дарамтлах гэж оролцсон учраас би ажлаа хүч шалгуулж байсан. Өнөөдрийн хонглын систем тэр үед байсан л та яг л ялгаагүй дөрөн дөөр байсан болохоос шүү дээ. Тийм учраас шалтгааныг ойлгох хэрэгтэй. Ер нь бол хиний эсрэг тэмцнийг та нар бүгдээ тэндээс харж байгаа. За ми сэдвдээ хариултаа авлаа гэж үзлээ. За ер нь яг таны үзэл бодлыг асууя. Элбэгдэрж гэдэг хүн одоо улс төрөөс яваад явцсан ба удаж байгаа шүү дээ тий. Тэгэхэд одоо ардсан намч тэр Монгол ардын намч тэр энэ хүннээс ерөнхийдөө нэг тийм нэг мангаа юм шиг тийм ээ. Ерөөсөө эргэж улс төрд орж ирж байгаа ирэх юм шиг эсвэл одоо гар хөлн улс төрд яваад байгаа гэдэг ийм ойлголт мессеж маш их байгаад байгаа. Энэ тал дээр ер нь та яг юу гэж боддгийг. Одоо та надтай холбож ярих гээд байна. Тэгэхээр би өнгөрсөн хугацаанд Монгол ардын намын зүгээр үзэл бодлоо Монгол ардын намын хулгай зэлгийг болохгүй байгаа бүх зүйлийг шүүмжилсэн. Би энэ хугацаанд эдгэртэй нийлж хөвөлдсөн нэг ширхэгч хувилдаан байхгүй. Тэгэхээр би одоо хэн нэгний үгээр ерөөсөө устэр хийдэг гэсэн. Хаацсан сэдв яриад байна. За чи дараагийн сэдвийг дадлаа. За. За миний дараагийн сэдв ялын тогтоол гэж байна. Энэ нөгөө түрүүн танилцуулгын юм дээр бас онцгдсон сэдв байна л да. Та ер нь яг хэдэн засгийн газрыг хэдэн сайдын
Ялыг тогтоолыг уншсан Тийм бэ. хойдлыг нь уншсан бэ. За эхнийх нь бол Жердмат, дараа нь Хүрс, дараа нь Хоёр. Оён Эрдэнэ, тэгээд Зандан Шатар. Одоо уншиж байгаа. Зандан Шатрыг би сая огцруулахтаар дарцсан шүү дээ. Сая 11 сарын 17-нд. Тэгээд 4 байхгүй. Юу нь бол 3. Тэгээд огцруулахтаар дарсан. Гэхдээ тэр үндсэн хуулийн цэцэн асуудал чинь. Зөв. Тэдний өөрсдийнх нь асуудал шүү дээ. Цэцэн шийдвэрийг ингэж гарна гэдгийг та мэдчихсэн үү? Би мэдэхгүй. Тооцоохгүй. Яг цэцэдүүд итгэжсэн. Гэхдээ ер нь бол одоо цэцэн шийдвэрийг бол хоёр талтаа тайлбарладаг. Аль-алийг хүлээж авах боломжтой. Тийм учраас энэ засгийн газрыг бол огцорсон засгийн газар л гэж үздэг. Энэ олон засгийн газрыг олон огцруулах нь таны хувьд энэ одоо яг тийм гайхуулах гавьяа мөн үү? Хулгай хийж байгаа засгийн газрыг огцруулах нь миний гавьяа. Болохгүй байна. Өнгөрсөн хугацаанд энэ одоо олон асуудлыг гаргаж ирсэн Монгол Ардын намтай тэмцэл хийх нь сөрөг хүчний үүрэг шүү дээ. Тэгээд зөв зүгээр байсан засгийн газрыг би огцруулна гэхгүй шүү дээ. Зөв зүгээр засгийн газрыг огцруулж яах гэдэг чинь Монгол Ардын нам өөрсдөө дотроо болохгүй байна гэж огцруулж байгаа шүү дээ. Тэгээд тэн дээр нь одоо сөрөг хүчин байж би та нарын талд огцруулахгүй үтсэн явж идэгсэн тийм сөрөг хүчин байхгүй. Тийм учраас төр одоо шинэ 65 та 67 та 68 та жил тийм ээ. Энэ олон одоо үнэхээр олон ялж явах та өөрсдөө засгийн газрыг огцруулна л гэж орж ичсэн шүү дээ. Тэгэхээр энэ төр докторгүй байх тэр шалтгаан чинь тэдний л асуудал байхгүй. Би тэн дээр нь сөргөчнийхээ хувьд конопод орж ирсэн. Тэгэхээр энэ сэдв маань ялын тогтоол гэж байгаа учраас тухайн засгийн газруудыг огцруулах одоо гин буруу гэдэг юм тий хамгийн том одоо шалтгаан үндслүүдийн та хэлээч. Одоо жишээ нь Эрдэнэтийн засгийн газар, Өөрсгийн засгийн газар, Оён Эрдэнэ. Яг Өөрсгийн засгийн газар бол тавчтай хөөхний асуудал гарсан. Тэр шалтгаан гэхээсээ шалтгаан байна. Тэр чинь дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх тий өөрөөр тийм одоо стратеги л байсан. Технологи байсан. Эрдэнэтийн засгийн газар бол үнэхээр одоо 60 тэрбумын хэрэг энэ төр гэж зөндөө асуудал. Өөрсгийн засгийн газар таарчсан жидүүгийн асуудал байж байна. Сая Оён Эрдэнэ засгийн газрын үед ч одоо ингээд 5 жилийн туршид ажиллахдаа тэр их хулгаанууд чинь хажуугаар нь гараал байлаа шүү дээ. Өнөөдрийн засгийн газрын огцруулах хамгийн том шалтгаан ямар шалтгаан? Өнөөдрийн засгийн газрын огцруулах шалтгаан өнгөрсөн хугацаанд одоо ингээд 100 гаруй хоног одоо юу гэдгийг бараг хагас жил болчлаа тийм ээ. Хагас жилийн хугацаанд энэ одоо засгийн газар энэ өнгөрсөн хугацаанд энэ хулгайлал өөр хийсэн тэр бүх хүмүүстэй тэмцэн л гэж харж байна. Тэмцэхгүй байгаа. Тэмцэхгүй. Энэ бол гол шалтгаан. Дээрээс нь яг одоо бүхэл бүтэн намрын чуулганд оршоод зөвхөн төсвөл батлаа. Бусд нь бүгдээрээ дарга нарын асуудал шийдлээ шүү дээ. Бид нар энэ чуулганаар ийм асуудал хилцсэн гэж ярих ч байгаа болохоос ус тэрнийгээ батлах. Томилгоотой л зурлаа. Томилгоотой л зурлаа. Тийм учраас энэ ард иргэдийн төлөө бас тодорхой ажлуудыг хийгээгүй шүү дээ. Тийм учраас энэ огцор шалтгаан болж байгаа. Мэдээж түрүүний нөгөө 11 сарын 17-нд хоорондын зодолтоо тийм ээ. Өөрөлдвөл тэр намын даргийнхаа хооронд төлөө хийсэн тэр тэмцэл нь намыг нь тест тундуур нь хуваагаал тэр одоо асуудал нь огцор шалтгаан болж ирж байгаа. МСС-ийн засгийн газар яриад байгаа шүү дээ. Энэ дээр таны байр суурь. Би одоо тэр мэргийн сайн мэдэхгүй юм байна. МСС-ийн засгийн газар одоо тийм холбоо өсөлгөөгийн сайн мэдэхгүй. Гэтэ бол энэ засгийн газрыг аль хэдийн огцорсон засгийн газар гэж үзэж байгаа тийм ээ. За сэдвээ хаана? За нохой гинэ. Та өөрийгөө нохойтой зүйрлэжсэн нэг зүйрлэлээ санаж байгаа тий. 100 нохой гэдэг. Тий. Та өөрийгөө тодорхойлсон тий. Үгүй би 100 нохой шиг л байна гэсэн. Би өөрийнхөө тэмцсэн тэр тэмцлийнхаа араас тултаа явна л гэж тэр санаа агуулгаар л гэсэн баг. Яг 100-даг төрлийн нохой юм уу эсвэл 100 байгаа юм шиг айлгадаг төрлийн нохой юу? Аль нь? Ер нь 100-даг байгаа л өнөөдрийг хүртэл би өнөөдөр Монгол Ардын намынхан натаа нэг юм ярьдаггүй шүү дээ. Өөрөлдвөл миний 100-т тэдний одоо хонгонд хүрдэг учраас л ийм байгаа гэж бодож байна. Харин ч эсрэгээр
үнэхээр зуудаг одоо тэр гимор учруулдаг байсан бол одоо таны эсрэг маш олон акцууд явах ч юм уу тийм. Гэтэл тэгэхгүй байгаа нь жишээ. Харин эсрэгээр нөгөө гим хор учруулахгүйгээр ерөнхийдөө нэг жоохон анхааруулаад дохио өгөх байдлаар хуцдаг ч гэдэг юм уу нэ. Тийм утгаараа биш. Яг зуух гэж байгаа юм шиг тий. Тэгээд өнгөрсөн хугацаанд одоо эдний бүх хулгайг ард түмэнд ил болгож өглөө. Ярьлаа. Тэр бүх зүйлийг нь одоо иргэдийн мэдэх хэрхэнд хүргэж өглөө. Төрийн эрх барина гэдэг чинь одоо мэдээж бүх шатанд одоо засаглалыг хэрэгжүүлэх тухай асуудал тийм ээ. Гэтэл одоо бид сөрөг хүчинд юу байгаа юм? Микрофон л байгаа шүү дээ. Тэр микрофоныг л одоо ашиглаж тэр одоо энэ болохгүй байгаа, бүтэхгүй байгаа тэр зүйлийг хэлхэл тийм одоо боломж байгаа болохоос биш. Одоо хууль зүйн сайжиг цагдаагаа мэддэг тийм ээ. Ерөнхий сайжиг АТГ-гаа мэддэг. Одоо ерөнхийлөгч прокуророо мэддэг байсан бол энэ бүх асуудал дээр бол тодорхой үр дүн гаргаад явж байгаа шүү дээ. Гэтэл өнөөдрийн хүртэл сөрөг хүчин тийм эрх мэдэл ирсэнгүй шүү дээ. Тийм учраас энийг хизээ хэрэгжүүлдэг. Өнгөрсөн хугацаанд байгаа тэр бүх хулгай зэлгээ, бүх тоо баримт, төсөв мөсүүд, төрийн өмч хөрөнгө хулгайсан тэр бүх зүйл чинь бүгдээрээ баримттайгаа л байж байгаа шүү дээ. Тэрийг их барихтаар тэр одоо хууль хяналтынхныг илүү шахаж ажилласны үр дүнд тэр хэрэгүүдийг илрүүлнэ шүү дээ. Гэтэл өнөөдөр яаж байна? Бүгдээрээ барьчихсан. Чи энийг хийсэн үү? Тэгвэл чиний энэ байгаа шүү дээ гэж ингээд юм гаргаж ирээд нэгнийгээ дарддаг. Тэдэрт бүх мэдээлэл байгаа учраас тэдэрт бүх одоо хуулийн хяналтын байгууллага байгаа учраас нэгнийгээ дараал төв бүх хулгайнуудаа бүгдийг нуудаг. Хоорондоо барьцаатай. Ийм нөхдөд өнөөдөр энэ төрийн бүх одоо өмч хөрөнгийг бүгдийг хулгайлчаад нэгнийгээ хаацаар л байж байгаа шүү дээ. Гол нь барьцаатай байх. Бүгдээрээ барь. Бүгдээрээ асуудал. Улс төрчдийг одоо довтлогч, хамгаалагч эсвэл дундын зооны тоглогчд гэдэг нэг тийм ангилдаг. Таны хувьд яг аль байрлалын тоглогч байх нь илүү ойрхон байдаг. Ер нь бол довтлогч байсан дээр. Энэ бол өөрийнхөө хуулийг батлуулахын тулд довтлож байж тийм ээ. Хуулиа батлуул. Одоо та магадгүй нөгөө сөрөг хүчин гэдэг байр суурьтай явж ирсэн учраас хамгаалах тактик гэдэг юм уу хамгаалах огт хэрэггүй. Одоо юу хэрэггүй болчиход байна л да. Ер нь бол гэхдээ танаа их хөрөх юм бол байх юм бол тий Дунд шаардлага юм бол хамгаалж чадахгүй гэж танаас асуух гэдэг юм л да. Гэхдээ надад хамгаалах шаардлага байлаа гэхэд одоо надад ямарваа нэгэн ноо байвал тийм ээ. Тий. Хулгаал өөр байвал би хамгаалах хэрэг гарна. Би хизээч хамгаалж байгаа. Харин зарим тохиолдолд би хуулиа батлуулахын тулд дундын мөст ордог. Зарим хүмүүсийн татан, зарим хүмүүсийн одоо дундын тоглогч болно. Тийм дундын тоглогч болно. Зарим одоо нөлөө бүхий хурлын гишүүдтэй ярьж иж энэ асуудал шийд. Тий харин таныг нөгөө түрүүн 100 нохоо гээд тодорхойлт дээр явж хагаад яг бол нэг талыг бариад нөгөө хаар яргээл нөгөө талыгаа ноцоод байдаг тийм төрлийн бол улс төрч биш харагдаад байгаа байхгүй юу тий. Монгол ардын намынхантай баг мессэн ойлголцдог нэгэнч байж мэдгээр харагдаад байдаг. Ийм. Одоо жишээ нь одоо манай их хурлын гишүүд одоо саяын төсвийн үеэр тийм ээ. Ахмадуудынхаа тэтгэврийг сая 500 болгоно гэж нэлээд олон гишүүд ярьлаа шүү дээ. Тэтгэврийг нэмнэ энэ төр гээл микрофоноор чараад хэвлэлийг хорлж хийгээл ингээл бүгдээрээ яг ингээд төсвийн хуулийн дээр энэ ахмадын тэтгэврийг сая 500 болгоё гэд санал гаргаж байгаа нэг ширхэгч гишүүн байхгүй. Гэтэл энийг яаж шийдсэн бэ гэхээр тэтгэврийг индексчлэх тухай хууль батлуулаад энэ жил хэдэн хувийн инфляцтай нь эх онд автоматар тэдэн хувиар тэтгэвэр нэмдэг ийм хуулийг би өргөн бариад батлуулсан байна. Энэ хуулийг батлуулахын тулд биш тийм амархан биш шүү дээ. Бас тодорхой хэмжээгээр зарим хүмүүсийн хуулийг дэмжин, зарим хүмүүсийн хууль одоо хүмүүстэй бас тодорхой хэмжээгээр ярилцж энэ асуудлаа яана гэхээс бусдаар одоо юу гэдгийг ардын намтаа ингээд хуулиудах ямар шалтгаан байхгүй. Надад тэр одоо юу гэдгийг янз янзын одоо хулгай луурын тийм түүх надад ширхэгч байхгүй. Тийм учраас би айхгүй довтлоход илүү довтлоод тэгээд зарим тохиолдолд харилцсан одоо ярилцсан. Тэгээ одоо парламент дээр ч тэр одоо ингээ мик хаацны дараа та тэр ард одоо заална нөгөө хүмүүстэй хэрэлдээл байж байгаа сонсогдсон шүү дээ. Тэгээ тэр хүмүүстэйгээ эргээд
ямар нэг юм дээр яаж ирнэ үг хэлээ болдгийг нөгөө хэрэлцсэн хүмүүс тэгээд жоохон юу мэрхүү гэдэг юм. Гэхдээ ер нь бол буцаад эвтэй болох шалтгаан бол нөгөө нэг хууль моол хилцэх явцад зарим нэгэн санаа бодол нийлнэ штэ. Тэн дээрээ очиод нэг харилцаа ярилцаад бас нэг тийм өөрийгөө ойлгуулах тийм юм гаргана ухаас бусдаар одоо би чамайг одоо энэ дээр ингэсэн гарангуутай кофений танхимд орчингуудаа уучлаарай гэдэг юм надад нэг ширхэж байгаа. Би хизээш тэгдэггүй. Хоёр нүртэй бол биш. Гэхдээ шаардлагатай тохиол зайл бол жоохон хэрэгэлдэг л байх гэдэг шүү дээ. Улс төр зайлнахаар их явдаггүй шүү дээ. Улс төрд бол тодорхой ийм одоо байр суурьтай. Тэгээд зарчим дээрээ байхад бол улс төр тоол яв. За ардсан намын лидер гэдэг сэдв. Тэр нэлээд том сэдв байна. Ардсан нам яг одоо лидер байгаа юу? Ер нь бол манай намын дарга бол лидер болно. Лидер болохоор харагдаж байгаа Би юу? албан тушаалаараа бол мэдээж одоо манлайлж байгаа. Гэхдээ яг одоо легитим чанараар лидер мөн үү? Лидер болох одоо тэр хугацаа нь арай болоогүй. Ягаад гэвэл Бүлээн дэвшрэх хугацаа. Гүү манайх маш олон практика гэж түрүү хэлсэн тийм үү? Тэрний нэгдэл байна. Энэ нь одоо манайх үндсэн дүрмөө батсны дараагаар тэр сумын намын хорооноос гэсүүлээ тийм ээ. Бүх зүйлээ шинээр одоо байгуулна. Сумын намаараа байгуулаад тэндээс аймгийн нам хорооны гишүүнээ батлаад аймгийн нам хорооныхоос үндэсний бодлогын хорооны зөвлөлт хороо гэж шинээр болгож байгаа. Зөвлөлт хорооныхаа гишүүнийг байгуулад тэр нам шин бүх дүр төрхөөр шинээр байгуулна. Тэгээ энэ одоо бүх павер тийм ээ. Энэ шин зохион байгуулалт намын дарга дээр ирсэн цагт бол манай намын дарга бол абсолютны лидер бол. Таны хувьд танд одоо лидер байх одоо потенциал, амбиц, өгдөл Түрүү хэлсэн 9 жилийн турш сөрөг хүчин байсан. Ард түмэн бол нэг өнцгөөс намайг хардаг болсон. Өргөлөл одоо энэ зүгээр одоо ингэ 42 гишүүнтэй болчоод бүх хүмүүс манай сөрөг хүчний гишүүд гарчаад бас нэг юм сөрөг байр суурь илэрхийлээд энэ ардын намтаа тэмцээд байгаа юм байхгүй гоц. Тэгэхээр энэ ихэнх хэрэгэд бол надад одоо энэ л үг хэлчих байх гэдэг тэр үгээ надад дайдаг. Тэр болгоныг би их хурд дээр хэлдэг. Тийм учраас бас мэдээж одоо юу гэдгийг лидер хүн гэдэг бол нөгөө намтайгаа бас тодорхой хэмжээгээр бас уулзраа болдог. Нам дотроо хүчтэй байр суурьтай бүх одоо намын дэмжигч гишүүд нь бас янз янзын фракц одоо манай намд фракцууд нь бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг. Тэр хүнийг л хэлдэг баг. Гэхдээ надад чинь тийм фракцууд бол намайг хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ бас нэг талтай. Ягаад гэвэл одоо хэрвээ одоо энэ хүн удирдаад явах юм бол биднийг бол одоо тийм ээ яг өөртөө адилхан тэр иргэдтэй уулзалтыг хийж ард түмний дунд дотор орж тийм ээ хөдөлмөрлөж их хурлын гишүүн болно гэдэг болох ёстой гэдэг тийм байр суурьтай байх учраас бид эднийг тэр дарга тойрож байлгахгүй байхгүй. Бид эднийг яг тэр ард түмнийх нь хажууд байлгана. Гэтэл өнөөдрийн залуучууд тэрнээс зугтаж байна. Зүгээр ингээд дарга тойрж явж байгаа тийм ээ жагсаалтанд орчих, гишүүн болчих гэсэн ийм хүмүүс нам дотор аль нам дотор нь байдаг учраас яг ингээд иргэд дотор явж сонгогддог. Тэгээд иргэдийн саналыг сайн илэрхийлж явж сонгогдох хэвээр. Тэр миний зарчмын байр суурин дээр бол дургуутсан хүмүүс маш их олон байна. Гэхдээ та ардсан намын одоо даргын сонголт бол одоо нэрийг дэвшиж өрсөлдөж ирсэн. Тэгээд яг өрсөлдөө явагдаад ингээд нөө үзүр дээр идэх шиг те тэн дээр очиод нэрийг татаад авчдаг. Энэ одоо ямар шалтгаан байна? Нэг шалтгаантай. 2000-ад оны үед нэг сайхан намын дарга байгаад Дорлогжов намын дарга болно гэд. Тэгээд 7 удаа хоролдож ирсэн. Хэдэн жил явсан. Тэгээ хоорондоо ингээд тас нам хуваагдаад. Тэгээ тэрний үр дүнд ардсан нам үлдээд үндэсний шин нам гэд нэг сайхан салгаж аваад энэ намыг одоо энэ хоёр хуваагдаж том хуваагдлыг бий болгосон байхгүй. Тийм учраас саяын сонгуул дээр одоо 3 үе шаттай сонгуул болох хэрэгтэй байсан. Тэн дээр одоо цогтгорол гишүүний зарим хүмүүс над руу өгөөд тэр баяр маа гишүүний санал өгсөн хүмүүс над руу өгөөд тийм ээ нам дундуур 2 хуваагчвал миний хүсэж байгаа тэр ардсан нам
одоо болж чадахгүй байсан. Өөрөөр хэлбэл хоёр талдаа хоёр хуваагч магадлал өндөр байсан учраас би энэ одоо намын эв нэгдлийг бодож ерөөсөө энэ намыг гагнчи. Тийм ээ? Эв нэгдлийг бүрэн хангуулад абсолютны нэг одоо хүчтэй даргатай болгоё гэдэг ийм л одоо бодохын үүдэн дээрс би 2 3 санал хураалтыг би нэрээ татсан. Зөвтгөрөл дарга дээр 196 гишүүн өвгөө. Тань дээр 82 гишүүн санал өгсөн байсан. Тэгэхээр тэр 82 хүнийг саналыг л одоо зөвтгөрөл дээрээ багцаалж эв нэгдлийг хангасан гэж ойлгох нь тийм. Тэгээ хоошо тэгээ жолоогоо татханд зөвтгөрөл даргын удаж гэсэн байх боломж байсан шүү дээ. Эсвэл та дарга жолоогоо татчих би ингэж чи гэдэг тийм хувилбар бас байж. Би өөрөө л гарсан шийд. Дангаар гарсан шийд. 21 оны ерөнхийлөгчийн сонгуульд ардсан намууд түүхэндээ байгаагүй ер нь бол маш гутамшигтай гэж хэлж болохоор ялагдл хүлээсэн. Тэр 21 оны ерөнхийлөгчийн сонгуулийн тэр одоо ялагдл гутамшигтай байдлын юу нөлөөсөн гэж үздэг та? Нэр дэвшигч байв уу? Эсвэл ардсан намын анхаагүй байдал байв уу? Тэгээ ер нь бол нэр дэвшигчийн хүч. Тэгэхээр одоо 3 нэр дэвшигч өрсөлдөөд танай намын нэр дэвшигч 4-т орсон шүү дээ. Тэ 3-т нь цагаан удас орсон. 4-т нь гэтээ би бол энийг ингэж боддгийг. Нэр дэвшигч эсрэг нь хэдийгээр 4-т ортлоо ялагдсан ч гэсэн тухайн нэр дэвшигчийн хувьд ялсан гэж боддгийг. Тэр ялагдах нь магадгүй зориг байсан. Та энэтэй санал нийлэх үү? өөрөө ерөнхийлөгчийн сонгуульд мэдгүй. Ер нь бол ялах зориггүй орсон. Монгол Ардын нам бол манай намд орж маш их тоглолт хийдэг. 20 оноос одоо Эрдэнэ дарга ялагдсанаас хойш манай тамга, манай намын дарга тэ энэ бүх зүйл одоо усын дээд шүүхтэр бүртгэхгүй өнгөрсөн хугацаанд явсан. Тэгээ энэ хугацаанд бол манай намыг бол хангалттай хагас. Дээд шүүхтэр бүртгэхгүй барьж байгаа л тэргээрээ тоглолт хийгээд байдаг. Тийм учраас дамд оруулаад байдаг. Ер нь бол маш Тэгвэл бас тэгсэн. Яг тавгийн асуултан дээр тэр нэг алт мессеж нь бол юу вэ гэж бодоод байна л да. Миний хүн өөрөө асуудалтай байсан. Ирэх хэрэгчдэд одоо атаас нь татханд нь орох тий нотой байсан. Тэр асуудлаа ер нь шийдвэрлэсэн юм шүү л гэж асууад байна. Тийм үү? Үгүй хаа. Тэр бол Эрдэнэ дарга болон Баттулга ерөнхийлөгч хоёрын хоорондох зөрчлийг ашиглаж Монгол Ардын нам одоо энэ нэр дэвшилтийг хийсэн л гэж би ойлгоод шүү дээ. Ам авсан гэсэн үг. Авраг ам авсан гэсэн үг. Тэрийг мэддэг. Тухайн үед та яг тэр ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилтийн үед алтан хуйг, Нарвын алтан хуйг гэдэг хүнийг ерөнхийлөгч нэр дэвшүүлэх ёстой гэдэг. Ер нь алтан хуйг даргын ерөнхийлөгч дэвшүүлмээр байна гэж би санаа олон газар илэрхийлсэн л дээ. Одоо 27 онд хэрвээ энэ байр суурь чинь хэвээр байгаа юу гэж асуух гэдэг. Гэхдээ ер нь бол мэдээж алтан хуйг дарга бол бас олон нийтэд бас хийсэн бүтээснээр бас нэлээд дэмжигтэй байдаг юм өстөрч. Тийм учраас намын дарга одоо ямар шийдэл гаргана тэрний төлөө зүтгэн шүү дээ. Тэгвэл нам шийдэн тийм ээ. Нам. Нэг хоёр зураг үзүүлэн танд. За. За нэг зургийг сонгоно та. Хоёулынгийн сонгогч. Энэ хоёр хүний заавал нэгийг сонгох юм. Хоёулынгийн сонгоно. Нэгийг сонгох. Хоёулаа бол үнэхээр гадаад харилцаанд их амжилттай явсан хоёр ерөнхийлөгч. Та гадаад харилцаан дээрээ гэж ойлгох нь ямар ч ясна та зүгээр нэг нь. Манай нутгийн хүн юм чинь нутгийн хүнэл дэмж. За элбэг зарж. За. Элбэгдэрж ерөнхийлөгчий хамгийн одоо ерөнхийлөгч байх хугацаанд хамгийн одоо сул тал нь гэвэл танихаар ямар тал байсан бэ? Ер нь бол хууль хяналтын байгууллагын хэтэрхий итгэсэн. Итгэсэн үү, хатгсан уу? Итгэсэн байх. Тэгээд үл бүтэх хүмүүс доор нь байсан. Энэ бол тодорхой хэмжээгээр бас энэ надад хүртэл нөлөө ирсэн шүү дээ. Тийм учраас энэ асуудал дээр бол жоохон муу байсан юм уу даа л гэж би харж байгаа. Таны саяны одоо элбэг дэрж дээр хийсэн шиг сул тал хөрсөх дээр анзаарэгддэг үү? Гэхдээ би тэр талаар явахд мэдэхгүй. Мэдээж одоо энэ чинь ер нь бол ингээд нэг тийм ерөнхийлөгчдөр маш их павер ирдэг. Тэн дээр нь одоо юу байдгийг үл өтөх нөхдүүд очиж янз янзын хатгаас гэдэг ийм зүйл байдаг л та. Гэтэ таарын энэ ярилцлага бол тэгээд цаашдаа
өөр хүмүүст ашиглагдах юм байна л да. Хоёрын зорилго нь ч болоосоо тодорхой юм байна. Ямар та зорилго нь юу гэж бодсон? Зүгээр ер нь бол тэгээд нэг намайг нэг хин нэгний одоо хармааны ус төрч гэж хэлэх сонирхолтой ийм л нэвтрүүлэг юм байна. Ус төрч маань ер нь ярилцлагын төвшөнд одоо би ерөнхийдөө харлаа. Тэгэхдээ би та нарыг биш тийм ээ. Миний өнгөрсөн хугацаанд хийсэн бүх улс төрийн тэмцэл бол энэ одоо Монгол Ардын намын эрхвэрчдийн хулгай зэлгийн эсрэг тэмцэл байсан. Хэн нэгэнтэй би хуулж үзээгүй. Тийм учраас та нар нэг иймэрхүү байдлаар намайг мушгах ч бол энэ дөрвдээ гэдгийг бас энэ яриан дундурч хэлчихье. За дараагийн зураг. За энэ хоёр хүний хэнийг сонгох вэ? Гэхдээ ер нь бол энэ амар бясалган илүү яг энэ характер юу гэдгийг энэ намдаа явсан тэр өмч байдал тийм ээ. Энд бүх зүйлээс харахад бол илүү дээр гэж би боддог. За амар бясалган гэсэн үг тийм. Амар бясалгангийн сул тал юу байсан бэ таныхаар? Тэр энэ зодоонд ялагдсан үндсэн шалтгаан бол мэдээж одоо энэ парламент чинь бас хэд хэдэн удаа суусан тэр хүмүүс бас удирдах явах хэрэгтэй. Тийм учраас анх сонгогдонгуудаа ийм өндөр олон тушаалд очсон битэрт адилдах нэг зүйл байна. Тэр нь ямар чанар? Өөрөлдвөл энэ намынхаа төлөө зүтгэдэг стратеги гаргаад тэгээд олон сайн одоо үр дүнгийн хүрээнд одоо энэ намаа ялуулсан. Би бол одоо бас 3 удаа дараалаад гаванцхан хүнл яасан шүү дээ. Тийм учраас битэрт илүү адилдах чанар байна. Анх удаа парламентод сонгогдоод Амар бясалгангийн тухайд парламентод сонгогдсон өдрөө шууд улсын хурлыг дарга болоод төрийн 3 өндөрлөгийг болоод гिचээсэн шүү дээ. Тэр нь бол өнөөдрийн том зодоод ялагдсны шалтгаан гэж ойлгож болох уу? Тэгж тайлбарлаж байна. Гүү. Ер нь бол цэвэр нь мэдээж одоо яг их хурлын даргийнхаа үүргээд ажлыг бол хийгээд яваад байх байсан л да. Гэхдээ илүү туршлагатай байгаа байсан байх. Гэхдээ намын даргийнх нь одоо төлөөх тэмцэл нь энэ хүнийг одоо буулгах бас хоорондын тэмцэл болж буулгах үндсэн шалтгаан л болчихсон. Яг энэ дээр асууж байгаа ер нь бол энэний цаана зөвхөн хоёр хүний тэмцэл байв уу? Ер нь бол тогтолцооны их том өөр зодон юм боо. Энэ намын ардын намын дотоод асуудлыг би сайн мэддэг. Та өөрийн нэвтрүүлэг ток шоутай болмоор байна уу? Танд нэг багц олон камерын зураг авалт хэрэгтэй юу? Та өөрийн хүссэн контентийг олон нийтэд шууд хүргэмээр байна уу? Тийм бол анхаарлаа наашаа хандуулаарай. Live streaming олон камерын мэрэгжлийн багийн цог зүйлчлэгийг үзүүлж байна. Та хаанч хизээж хидийдч өөрийн телевизийн багтай болсон мэт сэтгэв. Устдыг нь бид гүйцэтгэе. Live stream. Be live. За энэ хоёр зураг. Нэг нь ардсан намын дарга байсан хүн, нэг нь Монгол улсын ерөнхийлөгч байсан хүн байна. За энэ хоёр Хоёулаа одоо танаа намын хоёр кадр байна. Тэгэхээр нэгийг шууд сонго. за Баттулгыг сонгоо да. Тэгэхээр энэ яг Эрдэнэ даргадар нэг жоохон алдаа байгаа л да. Энэ хоёрын хоорондын зөрчил маш их байсан. Тэгээ Эрдэнэ даргадар бол хамгийн гол нь 21 оны сонгуул дээр нэр дэвшүүлж, дээрэс нь 20 оноос хойш намын хуваагдалтаар бас тамга мумны хэрүүл дээр оролцогч нь болоо явсан жоохон харамсаж байгаа. Бусдаар бол тийм сайн хүн л дээ. Тэгээ сонг гэж байгаа учраас. Тэгээ Батлага ерөнхийлөгчийн хувьд бол мэдээж асуудал байгаа. Манай нам дотор ч эсэргүүцдэг хүмүүстээ ардын нам дотор ч эсэргүүцдэг дээр сул талыг нь танаас асуусан шүү дээ. Одоо энэ сүүлийн сонголтын дээр болохоор давуу талыг нь танаар хэлүүлэх гээд байгаа. Сонгосон хүний чинь. Тэгэхээр ер нь бол жоохон юм тууштай байдаг. Тэгээ хоёр муу хүний арай дээрийн сонголоо. За дараагийн доктор гоорё. За тэгвэл миний бичсэн дараагийн тогтвол PR гинэ. За би бол өөрөө яг хүнийхээ хувьд энэ улс төрийн PR гэдгийг сонирхож ингээд алсаас ажиглдаг
бас сонирхлоороо судалдаг хүн л дээ. Тэгээ танаас гарч байгаа сонин содон үйлдэлүүд маш их шүүмжлэлт дагуулдаг. За тэр 16-ны чуулган дээр өнгөрсөн одоо энэ оны үзэгч сонгогчд хамгийн их үзсэн чуулган дээр одоо тэр сүлдлэхэд абажи тэр санаандг үйлдэл биш. За тэрнээс өмнө одоо тэгэл тэр сонгогчтойгоо явж явахдаа тэр дуулсан асуудал. За тэгэл тэр шанах тийм ээ. Энэ тухайн үедээ маш их шүүмжлэл дагуулдаг. Тэгээд таныг одоо шоолдог. Гэхдээ энэ нь таны улс төрчийн рейтинг унахад нөлөөлдөг. Сонгуулийн үр дүнд яг тэр шүүмжлэл нөлөөлдөг. Тэгэхээр яг өөрийнхөө хувьд айгүй чамгүй PR ч юм гэж би тэрийг хараад байгаа байхгүй. Энэ үйлдэлүүдээ яг өөрөө боддог юм уу? За маргааш шанаг бариад гарчвал сайхан бужигнуулнаа гэд Гамбит гэдэг үг чинь одоо би шатарчин хүн байхгүй. Шатар туул. Би энэ хурлын 5 удаа авсан шүү дээ. Тэгэхээр Гамбит чинь өөрөлдвөл эрсдэл гаргаж хүү жижиг бод хайдаг ч юм уу тийм ээ. Бод хайж агаад тодорхой байрал эзлээд сайн байрал эзлээд тэрнийхээ үр дүнд давуу та ялах юм уу эсвэл муу байж агаад тэнцэх ч юм уу тийм ээ. Энэ одоо зүйлийг хэлдэг юм л да. Тэгэхээр ер нь бол би бол ус төрч хүн. Тийм учраас одоо юу гэдгийг та нэг жишээ авч явах шиг байна. Тэр нэг авиргатай шөл өгчөөд тийм ээ дуулаад явж байгаа. урд нь дуулаа зогсож байдаг. Тэр чинь энэ чинь нэг талтай ба шүү дээ тийм ээ. Хөдөөний ард түмэн бүгдээрээ багийн төв дээр гав ганцхан ширээ байдаг байхгүй. Хэрвээ Монгол Ардын намын нэг нөхөр байсан бол тийм ээ тэр баг дээр очиод ширээн дээрээ суун. Тэгээд тэр Ардын намын гишүүнд ганцхан тавхтаа мах тавина. Тэр махын тэр ганцаараа идэнэ. Тэгээд тэр багийн иргэд тэр гишүүндээ дуулж өгдөг байхгүй. Би бол тэр ширээн дээр суухгүйгээр ард түмэндээ тэр махсахын нөхчөөд тэгээд би дуулаад явж байгаа. Хүмүүс одоо ингэ шоолж явуулна гэдгийг би мэдж байгаа. Тийм учраас энэ нотод тэртээдэргүй хөдөөгийн ард түмэн мэддэг энэ зүйлийг хийгээд явлаахад тийм ээ дөө чи аргагүй шүү дээ. Ийм л нөхцөл байдалтай юм чинь. Тэгээ хормон дээр тийм ээ шүлөө тавьчихсан ууж явах юм биш газар тавихаас өөр аргагүй гэдгийг Монголын ард түмэн мэддэг учраас нөө тэр яах вэ? Тэртээдэргүй байдал зүйл манай мах бүр дурж гээл ингээд санал өгдөг байхгүй. Бусдаар одоо юу гэдэг юм бүх юмыг гой ганган хийн тийм ээ. Бүх зүйл зөв байна гэж юусоо энэ одоо ус төрчид байдаггүй. Тийм учраас зарим тохиолдолд гамбит хийх хэрэгтэй. Ус төрийн гамбит. Шатарчин болохоор тэрийг сайн тооцоол. Өөрөөр нэг хэсэгт нь муулуулж болно. Цөөхөн хэсэгт нь муулуулж болно. Гэхдээ илүү давуу байрлал тийм ээ. Хүн болгоны мэддэг тэр зүйлийг хийх нь одоо эксплиц зүйлийг хийх нь бол эцтэй давуу талыг бий болгодог. Яг энэ PR чинь ер нь бол яг одоо таны ярьж байгаа зүйлтэй өөрийн өгцөн нөхцөлд одоо магадгүй тухайн үед одоо сонгуулийн хэмжээний мөнгө зарахгүйгээр яаж одоо тий юу вэ PR тухайн одоо мэдээлэл олон нийтэд хүрэх вэ гэдэг үнцгийг бас харж чуулган дээр хэлж байгаа үгээ хүртэл одоо олонний анхаарлыг татахын тулд хэрэгж байгаа юм хэлж. Би наадах чинь гэхдээ анхаарлыг татах гэхээсээ илүү одоо ч гэвэл энд ингэчих юм бол шүүмжлэлт төртөн шоолно гэж одоо ерөөхдөө улс төрчдийн хамгийн айдаг зүйл оноо авах штэ. Тэгэхээр тэрнээс айдаггүй л гэсэн. Тий. тэрнээс би болохоор нэртэйгээ тооцоолоод байна гэж бодоод байна шүү. Цөрөг хүчинд бол тэр юу бол одоо шүүмжил ирэх нь арай бага байдаг л да. Ирэх хэрэгчнэрд бол илүү одоо шүүмжил ирнэ. Тэр АПТ бол одоо жишээ нь манай З над руу залгахтаа тэр дуу явдаг байхгүй. Тэгээд би Солонгос нэг 10 хэдэн гишүүнтэй ингээ арга хэмжээнд орж жоод таныг наадах дуу чинь таныг шоолж байгаа дуу штэ. Танаа хороолол чинь тийм ээ. Сайхан одоо байшин хороол болгож өгнө. Бүгднгийн чинь апартмент оруулж өгнө гэл. Тэгээд нөгөө юунууд АПТ нөгөө Солонгосч АПТ гэж ярьдаг байхгүй. Тэнгүүд нөгөө нэг худлаа гэсэн гишүүн тэгээд дараа нь ингээ сонгогчоо тийм ээ. Худлаа гэсэн гишүүн явж явахтаар нөгөө залуучууд АПТ явчихна гэдэг. Тэгдэг ийм дуу штэ. Тэгээд эн чинь наагуураа нөгөө нэг ингээд одоо
архимарх уухта, PM уухта ингэж юу яадаг юм байлаа шүү дээ. Ингэж апт хэн илүү гарсан тэрнийг уудаг. Тэг бүхэл бүтэндээ нэг ганцхан стакан пи уухын тулд апартментаа барьц юу яа тийм апартмент гэж мөрөөцөхгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр энэ нөгөө цаагаараа ингэж танаа улс төрч нар чинь худал хилтгс улс төрч нар чинь шоглож байгаа маа. Тэг би тэрийг дуулангаа энэ ардын намын өнгөрсөн хугацаанд худал хэлсэн тэр бүх амлалтыг араас нь хэлсэн шүү дээ. Тэгэхээр юу н худлаа гэж болохгүй гэдэг л ийм л зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж одоо хүмүүс одоо парламентаар дууллаа гэдэг одоо тийм юм явуулах нь тодорхой л доо. Гэхдээ эцсийн үр дүнд тэр өөрөө хэлсэн санааг хэлж байгаа санааг ийм маягаар ард түмний юмд одоо ялангуяа залуучууд дотор тийм ээ одоо оруулах нь миний зорилго болохоос биш. Одоо нэг жоохон шүүмжлэх бол нэг проблем биш баг. Одоо яг энэ улс төрчдийн PR гэдэг бол яг бодит байдлаас нь дээгүр доогуур үнэлэмж болдог байхгүй нөлөөлдөг. Тэгэхээр энэтэй холбогдуулаад тодруулж асуухад өнөөдрийн улс төрийн талбарт яг бодит байдлаасаа дээгүр үнэлэгдэж байгаа улс төрч гэвэл таны хувьд хэнийг нэрлэх вэ? Overrated гэсэн үг Би тийм. нэр хэлэхгүй. Гэхдээ манай ардсан намд нэг нөхөр байна. Ардын намд бас нэг нөхөр байна. Тэр хоёр хоёлоо найз. Тэр та бодоод болчихор. За жоохон дөхүүлж хин Зүгээр. Тэгээд би битээр таа төгөж. чи хэдэн хүнээс дандаас таахгүй байлаа гэхэд үзэгчдэд жоохон Бодит ойлгомжтой. байдлаасаа одоо дээгүр үнэлэгддэг. За дараагийнхаа. Та жоохон зөрөгтэй шүү дээ. Энэ дээр тэгээд хэлхээсээ бас ингэж юундаас Ядчил та шалтгааныг нь хэлчих. Одоо ийм учраас одоо ингэж юм арай л жоохон Наагураа одоо ингээд нэг тийм ард түмд болохоор амар шударгын дүүр эсгчээ. Тэгээд цаагуур болохоор шал ондом хийдэг. Тийм л хүмүүсийг хэлдэг шүү дээ. Underrated. тий. Тэгээд яг тэр гэвэл одоо нэрлэхээсээ юунаас нь одоо айгаад имийг. За яг. дараагийнхаа асуу. За би болцсон уу? За одоо болгоё доо. Татгалцчихлаа. За. Би хэлдэ шүү дээ. Өнөөдөр их хурлын гишүүн хийж байгаа. Хоёулаа. Нэг нь ардын нам, нөгөөх нь ардсан нам хоёлоо найз гээ. За би таагаад та жоохон төхүүлээд өгч. Би та битгий нэрлээ. Би нэрлэжээ. Найз гэхээр одоо За дараагийнхаа асуу. Чи байж жоохон хөвөл бодол тий. бичих гээл юм л да тий. Хин байж болох юм. Анхудаа сонгож байгаа юм. Олон сонгож. Хоёулаа юу? Хиний үе? 70-аад оных юм, 80-аад оных юм. 70-аад оных юм байх нь тэгэхээр. 60-аад. За 60-аад оных нь цөөхөн. За тэгээд дараагийнхаа асуу. За. Чи миний эрхийн асуудал шүү За тийм ээ. Тий. Хуучны хоёр Тэгээд гişүн. та бүхэн ерөөсөө хүн нэрлэхээсээ жоохон айдгил юм байна л да. За. Тэгээ эн чинь нөгөө цаанаа нөгөө стрим шууд. За эсрэгээр нь тэгвэл ингэж асууч. Тэгвэл яг бодит байдлаасаа доогуур үлдэж байгаа улс төрч гэвэл хэнийг нэрлэх вэ? Доогуур үлдэж байгаа. Үнэхээр одоо потенциал юм байгаад идэг тий. Тэгсэн хэрнээ Гэхдээ би бол яг энэ дээр бол нэг 3 ахмадын хэлмээр санагдаад. За ер нь бол консулмагийн очир утгай. Тий. Думагийн содном гоо. Тэгээд одоо бямсан гоо. Энэ 3 хүнийг л хэлмээр. Ягаад гэвэл энэ үнэхээр одоо хүнд үед ерөнхийлөгч ерөнхий сайд нар гэсэн. Тэгээ бүх зүйл нь өгдөрөө хойноос Оросоос бүх төсөв мөсөв бүх хөрөнгө оруулалт бүх мөнгө авдаг. Тэгээ тэр нь одоо зогссон. Тэгээ шилжилтийн үед одоо асар их төвчээр гаргаж энэ шилжилтийг зөв хийсэн. Тэгсэн мөртлөө энээс илүү хөгжүүлчих байсан гэдэг ийм одоо хүмүүсийн тийм шүүмжлэлтэй. Гэхдээ яг тухайн үеийн нөхцөл байдал дээр бол үнэхээр одоо маш сайн ажилласан хүмүүс нийгэмшилтээс хойш энэ улс төрийн одоо ингээд цоош ингээд тавтаад хийгээд байвал энэ хооронд зөндөө олон улс төрч шинэ үеийн ахмад үеийн залуу үе гэдэг энэ дундаас одоо улс төрийн хамгийн шилдэг тоглогч MVP нэрлэе гэвэл та хэнийг нэрлэх вэ? Таныхаар. би бол амар жаргал гэж хэл. За чиний тоглох. за энэ их тавчхан нөгөө түрүүний PR гэдэг үргэлжилсэд бол байна л да. Зарим зүйлс нь тэн дээр яригдсан. Цааш нөгөө өөр өөртөө халаас төлөвлөгөөтэй ирж байгаа учраас давц асуудлууд сэдвүүд Түл хасчихгүй юу? давцж байна. Гэтэ яг хоч гэдэг сэдв байна. Энэ хоч энэ сэдвийг та яг
ямар талаас нь ойлгож байна Намайг хойшлогчлаа маа. гэж ойлгож байна тий. Эсвэргээрээ та хүмүүсийг хочлдог тухай асууж байгаа гэсэн үг. За. Та одоо жишээ нь хотын засаг дарга Нямбатарт төлгөн коммунист гэдэг хочийг хамгийн анх өгсөн хүн нь та. Тэр болж байгаа төгсөг юм. Ийм байдлаар ер нь бусдад нэр хоч өгдөг энэ сэдвийн энэ тухай чинь зөв нэрэлцээ гэсэн. Тэр намын хүн болгон дээр зориулаад бас тодорхой хэмжээний үг үлдгэсэн. Тэр үгээр над руу дарахт нь хариулахад бэлэн байлгадаг бас ингээд байсан. Тэгэхээр яг нэг сэдвэр над руу хин одоо нямдарч гişүн дайрандаа гэж бодоод тэгээд тань шиг юм уу ухнан коммунистад цаг тухайд нь хариу өгнө гэж бэлтгэсэн байсан. Тэгтэл яг тэр сэдвэр над руу 2 жил хүлээхгүй нямдарч хоо. Тэгээд яг тэр тухайн сэдвэр над руу хин дайрахтаар нь Нямбатар дайрахтаар нь би ухнан коммунист гэдгийг төлгөн коммунист болгож л өөрчилсөн. Тэгээд тэр нь их айгуу оноод байгаа юм уу яагаад байгаа юм бэ? Хүмүүс Тэгэл байлуулаад яваад. За энэ нь болохоор хөзрүүд гэдэг сэдв байгаа юм. Ер нь та улс төрд ямар хөзрөөр тоглодог юм бэ гэсэн асуултаар эхэлж байна. За чи би наадхан чинь өмнөөс нь зүгээр нэг таамгаа тавьшуулчээ. Уг хүн бол зүгээр гарынхаа модоор л айхгүй тоглодог төрлийн хүн гэж бодож чинь. Гард нь ямар ч мод ирж болно. Зүгээр гарын модоор тоглодог. Муу мод ирж болно. Тий. Гарын модоор тоглодог төрлийн хүн баг. Бүх зүйлийг хожно гэж тоглодог. Хожиж тоглож болохгүй. Бүх зүйл дээр нэмэх оноо гэж юусоо байдгүй. Улс төрд бол бүх тал дээр дандаа үргэлж одоо ингээд сайнаар хэлэгддэг тийм ээ. Тэр хүмүүс бол нэг удаагийн одоо дайралтыг тэсэн давж чаддгүй. Зарим тохиолдолд тэсхийн тул тоглодог, тий, үлдэхийн тул. Тийм учраас ер нь бол улс төрч хүмүүс бол сайн муугаар хэлгэж явах хэрэгтэй. Өнөөдрийн эрх баригч нар бол тандаа сайнаар хэлүүлэх сонирхолтой. Тий. Энэ бол одоо маш буруу юм. Би энэ нэг дугтуугаа ер нь бол ингээд үлдээлээ. Тэгтээ асуухгүй. Би энэ сонгуулийн зардал гэдэг нэртэй дугтуу байсан. Одоо нэг найруулагч цаг дуусч байгаа гэж байгаа болохоор Асуучаач. Би маш товч хариулж. За сонгуулийн зардал асууч. Би энийг асуухгүй. Сонгуулийн зардлаа ер нь яаж босгох? Та чинь хувийн ямар бизнестэй өмнөлээ? Би бизнес эрхэлж байгаа бизнесээ бүгдийг зарсан. Ягаад гэвэл манай компани намайг улс төрч болсноос хойш огт өсөөгүй. Улс төрд их тийм идэвхтэй үүд ажиллагаа явуулаад энэ иргэдийн хүсэж байгаа, бизнесийн хүсэж байгаа тэр зүйлийг илүү сайн ярих юм бол хандив бол хангалттай босдог. Сая бол их хурлын сонгуулиар нийтдээ надад 385 иргэн 60 гаруй компаниас хандив өгсөн. Хандив гэхээсээ илүү сонгуул хүртэх улс төрийн үйл ажиллагаач хамгийн чухал байхгүй. Энэ томсгосон тойрог дээр та сүрийн сонгуул дээр хэдэн төгрөгийн зардал гаргасан бэ? Яг хамгийн дээдлийн зардал буюу тэрбум 700 орчим сая төгрөг гаргасан. Хамгийн анхны парламентын сонгуул дээр 280 сая төгрөг. Томсгосон тойргийг та эсрүүцчихсэн тийм ээ. Энэ зардлаас болж эсрүүцчихсэн тийм үү? Зардлаас ус эсрүүцсэн. Нэгдүгээр, хоёрдугаар өнгөрсөн хугацаанд бүх нэг ардын намчин ингээд 8 жил хулгай хийгээд бүгдээрээ мөнгөтэй болцсон, олигарх болцсон. Тэгэд энэ ардсан намынхан гудамжинд яваа. Мөнгө төрхтэй хүн цөөхөн. Тийм учраас зохион байгуулалтын хувьд ч одоо ардын нам илүү багц, ардсан нам дөндөө хуваагдсан. Энэ тохиолдолд бол энэ томссон тойрог болгож энэ ардсан намыг чирж дуусгах юм л одоо тактик стратеги барьсан. Тийм учраас саяын сонгуул дээр үнэхээр одоо манай намын гишүүд ихэнх нь тэр зүгээр сонгуулийн гарах хэвээр зардал шүү дээ. Тэргийг гаргаж чадаагүй ус болж маш яг энэ том тойрог дээр бол эрх мэдлэлтнүүдийн өрсөлдөх, дижитал тэгш өрсөлдөх боломж бол хангагдахгүй л дээ яг. Одоо жишээ нь зам тээврийн яам тэр чигээрээ тийм ээ автоэрийн үндэсний төв одоо ингээл тэр дарга нараа дагаал бүгдээрээ тэнд очиж ажилласан шүү дээ. За. Нэвтрүүлгийн төгсгөлд танд нэг 10 тест асуулт бэлдсэн байгаа. Эдгээр хүмүүсээс хэнийг нь ардчилсан намын үйл хэрэгт оролцуулахгүй хол байлгах ёстой бай. Ер нь бол бүгдээрээ зарим нь үеийн өнгөрөөцсөн, зарим нь улаасаа манай намын гишүүн биш.
Мөнх Эрдэнэсын сүүлд бие дааснаас хойш намын гишүүнчтэй сэргээгээгүй байгаа. Тийм учраас дөрвөлэл ер нь хол байсан гэж байна. Яг Мөнх Эрдэнэ дээр зүгээр санаагаа хэлэхэд ардчлал намын одоо ямарваа нэгэн хурал энэ төр болонгод Мөнх Эрдэнэийг оруулахгүй тэгээд тэнд асуудал болцсон явж идэв шүү дээ. Тэгээд би бол тэр тусмаа Мөнх Эрдэнэ гэдэг хүнийг ардчлал намын бүх мэдээлэлтэй одоо үйл хэрэгт оролцуулж явах ёстой хүн гэж боддог байхгүй. Намын гишүүнчлээ сэргээчүүл болно. За тэгээ би нэг нэрэдгүй. Баттулга элбэгдөрж хоёлоо ерөнхийлөгч болоод хамгийн оргил хүртлээ явцсан. Одоо эн чинь шинэ үе ирсэн, шинэ залуучууд ирсэн үе. Нэг хэсэг хоёлоо амин найз байсан нөхдүүд одоо хол байсан дээр. За тэгээд баяр цэгтэр бол яг манай намын бас дийлэнх нь бас баяр цэгтийг оролцуулах нь зүйтэй гэж үздэг. За. Баттулга элбэгдэрч хоёрын хувьд яг та бол гараж авцсан гэж яриад байна тий. Үе өнгөрөөсөн гэж яриад байна. Гэхдээ бол энэ хоёр хүн маань өөрсдийнх нь хүсэл сонирхол бол ер нь бол хаалга үед онголцуулаад байгаад байгаа шүү дээ тий. Одоо локейшны хувьд хол байгаа нь биш элбэгдэрч шүү дээ. Тий. Батлага ерөнхийлөгч бол устраас гарсан дээр дээ гэж бодож байна. За батлага. За 9 дэх асуулт. За энэ дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас хэн нэр дэвшвэл энд байгаа хувилбараас энэ дөрвөн хүний нэг нь хэн дэвшвэл танай намд ашигтай вэ? Зандан шатар. За ардчилсан намыг хүчгөөдүүлсэн хамгийн том буруутан нь хэн бэ? Эрдэнэ. За та улс төрч болоогүй байсан бол энэ дөрвийн алинтай ойр байх байсан бэ? Нэг зүйлийг хэлэхэд бол би яг 1993 онд 3 дугаар курст орохдоо их сургуульд цагийн багшаар ажиллаж гисэн. Тэгэхэд манай ангийн 11 12 өглөө их сургуулийн багш болчихсон. Тийм учраас би эрдэмтэн болох байсан байна. Зохиолын дууч юм. Зохиолын дуугаа бол завсраар хийчихнэ. Ер нь эдэндээ босож дуулаад явна. Хараа хөтөл явна. За 6 асуулт. За танд хэрвээ энэ дөрвөн улс төрчийн хэн нэг шанаадах эрх өгөх юм бол эргэлзэх юм очиж шанаадах нь хэн бэ? Ухамсарын шанаа гэж байгаа шүү дээ. Ухамсарын шанаа бол лодод өгнө. Лодо самбуу. Манай лодо самбуу бол мэдээж одоо сайн улс төрч. Гэхдээ бас зарим талаараа бас нэг энэ ардын намын гişүүд ингээд бас тодорхойд явж байхад шууган төргөн шиг одоо дээр нь гарах гад бас зүтгээд яваад байдаг. Ер нь бол улс төр бол урт хугацаанд тогтвортой үргэлж одоо баг багаар урагшлах хэлдэг. Тийм учраас хэд өндөр хурдан болж болохгүй хурдан үнэ гэсэн. Амбицтай л та. Тийм учраас лодог бол би чинь одоо ингээд яг саяын тэр стратегийн дагуу тийм бити яар гэж ухамсарын шанаа. Ухамсар гэж жоохон хэрэгтэй байна л гэсэн тийм ээ. Би бол энэ дээр таны сайн зургийг сонголтоо гэж бодчихсон. сайн. За дараагийн асуулт. Интэн код бай. За Баярмаатай дуунда Баярмаад илүү сайн ус төрч болж байгаа. Мэдээж одоо бас нэг тийм зөвлөх жоохон би мэдлэгтэй асуудал танддаг. Дээрээс нь маш юм уушдаг байна лээ. Тэр нь ингээд хэлж байгаа ярьж байгаа өгнөөдөөс харахад маш тийм уушдаг шум байгаа даа. Тийм учраас хэдийгээр уншиж байгаа ч гэсэн бас тэрнийгээ тэр нэг илэрхийлэл болгож гарахтаа бас яаж олон нийтэд тийм ээ яг ингээ хүний зүтгэнд хүрэхгүй тэр үгийн сонголт илэрхийл тэр зүйл дээр бас Тань копи уучаагүй гэж уучаад байгаа л. Ба хэнийг нь төрүүлж аврах вэ? За сөрөг намын дарга эс эрдэнэ нууц замраг хайр тамир ийм дөрвөн сонголт танаас хадны явцал дээрээс аврах гэж байна. Та нэгийг л аврах боломжтой. Тэ уулаасаа намайг ер нь бол хитрхийн намчин гэж яриад байдаг шүү дээ. Тийм учраас намынхаа нөхрийг амраад та. Эс эрдэнэ. Эрдэнэг үү? Морь байгаа үү? Би 3 мөртөө тэгээд 3 мөр мөр явах вэ? Зүгээр
дүүдэр байдаг. Таны дүү ууяач тийм ээ. За таны хизээж хийхгүй үйлдэл. Найзуудаа мөрөх. Which principles guides your decisions the most? Of course, public interest. Таны шийдвэр гаргахтаа ямар зарчим дээр ихэнхтэй байдаг вэ гэж байна. Тэр олон нийтийн сонирхол. Дээрээс нь энэ дээр уул нь opinion гэж оруулдаг тийм ээ. Санаа бодол. Эсвэл асуулт. Танд ерөнхийлөгчийн сонгуул нэр дэвших хүсэл байгаа юм. Одоохондоо байхгүй. Танийхаар одоохондоо гэдэг таны бол ямар цаг хугацааг хэлж байна вэ? Хатаж ойлгож байна. Заавал 27 он биш. За нүс салхаас яриагаад өндөрлөө дээ. За тэгээ нэг асууч. Одоо та ерөнхийлөгчийн та хүсэл бол алгаа гэдэг чинь шүү дээ тий. Таны хувьд улс төрийн одоо оргилцэг тааз яг юу юм бэ? Тэгвэл Хүмүүс яриад байна. Энэ их хурлын дарга болцохоор юм байна гэж сая нэг 20 хэдэн хоног их хурл удирдлаа шүү дээ. Парламентын их хурлын дарга гэдэг спикер гэдэг тийм их хурлын дарга гэдэг чинь тэр хурлыг удирдах үргэлжлэл хүн болохоос биш тэнд дарга биш үү. Тийм учраас энэ даргын суудлал биш шүү. Энэ бол одоо ингээд парламентын дундаасаа энэ хурлыг л удирдах байгаа хүн шүү гэдэг ийм л зүйлийг бий болгохын төлөө би сая 20 дон гаргасан. Энэ гэрээч бас тодорхой хэмжээгээр харуулсан гэж бодож. Тийм учраас манай сүүлийн үед манай намын нөхөд маань бас энэ хурлын даргын судалгаанд зохих юм биш үү гэж ярьж байгаа. Гэхдээ би бол олон нийт сонгоод тэгээд одоо юу гэдгийг манайх олон голлоо тохиолдвол таны хэлж байгаагаар 28 онд дарснаа байвал бас энэ төлөө зүтгэн. Гэхдээ эн чинь тэр бол зөндөө зайч байна, дайч байна. Юмыг одоо төлөвлөх ямар ч аргагүй болчиход байна шүү дээ. За баярлалаа. За баярлалаа. За хэрэг. За баярлалаа. Хариул хэмжиж үзье. За.